Дакар хаалгагийн хамгийн урт өдөр болох 483 км зайтай 8 дугаар гараа өндөрлөө. Элсэн манхан тал ихтэй тус зам цагаарын таагүй нөхцөлд буюу шуургатай байж тамирчдын жинхэнэ шанцыг шалгажээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн турш шуурсан байна. 8 дахь гараанд тал нутгаас Дакар төслийн тамирчин халуун бол 5 цаг 16 минут 19 секундэд замаа туулснаар нийлбэр дүнгээр 26, ралли 2 ангилалдаан 16 дугаар байрт жагслаа. Тэгвэл олон улсын хэмжээний мастер мөрөн 5 цаг 25 минут 37 секундээр нийт тамирчдаас 30, ралли 2 төрөлд 20 дугаарт ирмэлэгдэж байна. Мотоциклийн төрөлдөө өчигдөр Аргентины Лусана Бинаватис дахин төрүүлж, Австралийн Даниэл Сандрис, Америкийн Рики Бребек нар удааллаа. Бинаватисын хувьд мотоциклийн төрөлдөө 3 дахь гараандаа төрүүлж байгаа нь энэ юм. Өнөөдөр Дакар ралли уралдааны 2 дугаар хагасын марафон гараатай. 2 өдөр мөн л механик сервисгүй баггүй өөрсдөө төлөвлөгөөгөө боловсруулж уралдана. Тамирчид Ведад Дивашир хотоос хөдөлж хээрийн төр баазад хоноглох хүртлээр 541 км зам туулна. Өөрөөр хэлбэл тамирчид өнөө шөнөг цөлийн дунд майхантайгаа өнгөрөөнө гэсэн үг юм. Тэгвэл уралдааны цаг тооцох зам нь 418 км. Замын нөхцөл байдлыг зураглуул 73% нь шороо, 12% нь элс, 8% нь элсэн манхан, 7% нь хадрахаг. Мотоциклчид машин ачааны машинаас өөр маршрутаар явхаараа онцлогтой юм а.